Сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар ад жаргалгүй болох шалтгааны талаар судалгааны мэдээлэл хуваалцж байна. Хүнийг ад жаргалгүй байлгадаг стрессийн даавар буюу кортизол гэж даавар байдаг. Стресстэй үед кортизол гэдэг даавар ялгарна. Кортизол нь бөөрийн дэд булчирхад үүсдэг. Энэ катаболик процессыг хэвтүүлдэг. Өөрөөр хэлбэл энерги ялгаруулдаг бие махбодын задралын үйл явцыг хэвтүүлдэг байна. Ядрах, бие сулдах, бухимдах, хоолны туршил буурах, нойргүй болох гэх мэт шинж тэмдгүүдэд анзаарахгүй, кортизол даавар ихсээд хуримлагтаад байгаагаа хүмүүс төдийлөн мэддэггүй. Кортизол нь зөвхөн мэдрэлийн системд нөлөөлөд ядраагаад нойргүй болгоод хямраагаад байхгүй, түүнчлэн дархлааны системийг дарангуйлж хоол боловсруулах системийг хямраадаг байна. Мөн бамбаа булчирхаа, нойр булчирхаа, эдисийн нөхөн төлжилтийг хангах, өсөлтийн даавар гэх мэт дотоод шүүрлийн системийг хямраадаг. Архаг стрессийн үед кортизол даавар ихээр ялгарна. Үүнд хоо шингэц муудна, хэвлийн тойргийн өөхлөлт нэмэгдэх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгэхээр кортизол дааврын хэмжээг хэвэн байлгахын тулд хүн өөртөө ажиллах хэрэгтэй болно. Кортизол дааврын түвшин хэвэн байх үед энэ нь бодисын солилцоог дэмжиж артерийн даралтыг тэнцвэржүүлж нойргуудлын асуудлыг шийдвэрлэх эерэг үр дагавартай байдаг. Хүн төрөлхтөн ад жаргалгүй болох үндэслэл сэтгэл зүйн уналтанд орох гол шалтгаануудыг Харвард их сургуулийн урт хугацааны судалгаа болон нейробиологийн ухаанаар тогтоосон байдаг. Ад жаргалгүй байдал нь генетикээс илүүтэйгээр хүний өдөр тутмын сэтгэлгээний гажиг болон дааврын тэнцвэргүй байдлаас үүсдэг байна. Ад жаргалгүй болох 5 үндэслэл. Үүнд нэгдүгээрт нь нийгмийн харилцааны тусгаарлал. Хүн нийгмээс тусгаарлагдаж бусдаа чин сэтгэлийн гүнзгий харилцаа үүсгэж чадахгүй ганцаардах үед тархи үүнийг биологийн аюул гэж хүлээж авдаг. Үүнээс болж стрессийн кортизол даавар нь ялгарч тархины эсүүдийг гэмтэн архах гүнг депрессийг өгдөг байна. Хоёрдугаарт нь допамины донтол. Сошиал медиас тасралтгүй ухах, бэлэн чихэрлэг зүйлийг идэх зэрэг нь тархинд богино хугацааны допамин үүсгэдэг. Үүний үр дүнд тархины допамины хэмжээ өсөж, амьдралын жижиг нандин мөчүүдээс ямар ч баяр баясгалан мэдрэхээ болиж, байнгын хоосон, ад жаргалгүй мэдрэмжтэй болдог байна. За 3 дугаарт нь бусдаа өөрийгөө харьцуулах. Сэтгэл зүйч Леон Фестингерийн онолоор хүн өөрийн амьдралыг бусдын амьдралтай харьцуулах үед тархин дохио өгдөг. Энэ өөрийн үнэлэх үнэлэмжийг нурааж архаг ад жаргалгүй байдлын суурийг тавьдаг байна гэжээ. 4-р нь өнгөрсөн болон ирээдүйд гацах. Харвардын их сургуулийн судалгаагаар хүний тархи сэрүүн байх хугацааныхаа 47%-ийг яг одоо хийж байгаа зүйлдээ биш, өөр зүйлс харинж өнгөрөөдгийг тогтоосон байна. Тархи өнгөрсөн үеийн алдаандаа харамсах эсвэл ирээдүйн айдсаа бодож сарних бүрт хүн ад жаргалгүй болдог байна. Тиймээс кортизол дааврын түвшийг хэрхэн болгох талаар зөвлөгөө өргөж байна. Үүнд нэгдүгээрт нь эрүүл зөв хоолол. Эрдэмтдийн 9 судалгаанаас харахад гликемик индекс ихтэй бүтээгдэхүүнд хүргэн хоол, хурдан боловсрдог нүүрс ус, чихэрлэг ундаа зэрэг нь кортизолын түвшин ихсэгдэх болох нь тогтогдсон байна. Тиймээс аль болохоор эрүүл хооллож өндөр боловсролтой хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Хоёрдугаарт нь дасгал хөдөлгөөн хийх. Дасгал хөдөлгөөн хийх нь кортизолын түвшнийг бууруулахад гайхалтайгаар нөлөөлдөг. Үүнд алхах, йог хийх, гүйлт гэх мэт таны биеийг бүхэлд нь ачаалуулж чадах хөдөлгөөнийг хийгээрэй. 3-дугаарт нь стресст хүргэсэн асуудлаа тэмдэглэл. Мэдээж таагүй дурсамжаа сэдрэхий хүмүүс төдийлөн хүсдэггүй ч энэ талаар бичиж тэмдэглэж авах нь кортизол дааврын түвшин буурахад эерэг нөлөөтэй болохыг эрдэмтэд тогтоосон байна. 5-дугаарт нь бясалгал хий. Бясалгал хийсний ачаар таны кортизол дааврын түвшин энгийн үеэс хэд дахин удаан хугацааны туршид тэнцвэртэй байх боломжтой гин.
Тогтмол бяцлал хийж чадвал та стресс зүрхтгөөс урьсан сэргийлж сэтгэл зүйн хувьд дарамтанд орохгүй юм байна. 5 дугаарт нь сайн унтаж амар. Шалгалтын өмнө эсвэл хүнд дасгал хийх үед стресс ихссэн тохиолдолд бөөрийн дэд булчирхай нь кортизолыг ялгаруулдаг. Унтахаас дор хаяж 1 цагийн өмнө ухаалаг утас эсвэл таблетаа унтраах буюу онгоцны горимд оруулах нь зүйтэй юм. 6 дугаарт нь урлаг туртаа болох. Урлагийн бүтээл сонирхож бишрэх нь стресс тайлах гайхалтай аргын нэг юм. Стресс ихтэй ажил хийсний дараа сонгодог дуу сонсох нь чимээгүй орчин сууж байсан хүнээс илүү кортизолын түвшин буулгадаг болох нь тогтоогдсон байна. За, кортизолыг буулгадаг объектив шалтгаанд үүнд агарын бохирдол, никотин тамхины утаа байнга хэрэглэх, донтох, ус хүрсний бохирдолд хит их сахар хэрэглэх, кофеин, кофе хит их хэрэглэх, спирт, алкогол их хэмжээгээр хэрэглэх, хит их идэх, хоол идэхгүй хит их өлсөх, амарчид олон цагаар системгүй хит их бэлтгэл хийх, их хотын дуу чимээ зэрэг орно. За, одоо кортизол царай буюу хавгансан мэд харагдах нүүрийн талаар танилцуулъя. Кортизол нүүрний хэмжээний стрессийн үүдэлтэй бие махбоддог кортизол дааврын түвшин өндөр байх үед үүсдэг. Энэхүү даавар нь зөвхөн стрессээс илүү өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг чухал даавар юм. Хэрв таны бие байнга кортизолын хэвийн түвшнээс их хэмжээгээр ялгаруулж байвал, тухайлбал та архийг стрессийн байдалд орвол эрүүл мэндийн асуудал үүсэх магадaltaй юм. Кортизолын түвшин удаан хугацаагаар өндөр байх нь тархинд болон бие махбодод явагдах үргэлжлэлийн процессыг хэсгэж, сэтгэл түгшилт болон сэтгэл гутралын эрсдлийг нэмэгдүүлдэг. Хэрв таны нүур хавгнаж илүү дугуй хэлбэртэй болж байгаа мэт санагдаж байгаа бол стресс нь нөлөөлөх хүчин зүйлсийн зөвхөн нэг нь байж болох юм. Тухайлбал стресс нь сахар, давс, тослог ихтэй хоол хүнсэнд дурлах байдалд нөлөөлж хоолны туршлыг ихсгэх, улмаар бие шингэн хуримтлагдахад хүргэдэг. Мөн стрессээс болж нойр дутуу болох нь хаван өсгөд нөлөөлдөг байна. Кортизол царайнаас ангижрахын тулд үүнд мөс болон гуйшаа ашиглан нүүрэнд илэг хийх. Энэ нүрсэл болон хаванг болгоход тусалдаг. Ходоод бол таны дотоод биеийн илрэл юм. Шингийн хуух нь хаван багасгахад нөлөөлдөг. Зарим тохиолдолд бие махбод усаар дутагдах үед эд эсүүд усыг өөртөө татаж хуримтлуулдаг. Үүний шалтгаантай хаван үсч болдог тул та өдөр тутамдаа тогтмол ус ууж хөвшөөрэй. Түүнчлэн өөр тохирсон стрессийг бууруулах арга техникийг олох хэрэгтэй. Стресс багасгах нь хоолны туршил, сэтгэл зүйд нөлөөлөх тулд нүүрний хаван буулгахад тусдаа. Мөн стрессийн түвшин ихсэх үед арьсны уян хатан чанар алдагддаг тул амархан хөсөр хандлагатай байдаг. Архийг стресс нь кортизолын түвшин нэмэгдэх, хуримтлагдахыг түргэдэг бөгөөд энэ нь эргээд бодисын сэлцооны эмгээг, таргалалт, нойргуудл улмаар архийг ядаргаанд хүрэхин цэцүү, хавдар, харшлын өвчнөөр өвдөх үндэс болно. Стрессээ удирдахгүй бол стресс таныг удирдана. Анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.